Ханаа томооны дэгдэлтийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд том хөнгүү эмийн сан, эмнэлгийн үе сахиж энэ хэрээрээ антибиотикийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа судалгааг албаныхан хэлж байна. За ингэж эмийн замбраагүй хэрэглээг дагаж гардаг сөрөг үр дагавар нь антибиотик тасал болох цаашлаад амь насны асуудал хүртэл яригддаг учраас антибиотик яаран хэрэглэхээс өмнө уламжлалт аргаар дархлаагаа сэргээж урьдчилан сэргийлэх нь чухал гэлээ. Ханаа томооны үед бол антибиотик ерөөс хэрэглэж болохгүй. Антибиотик бол томоогоор үүссэн вируст бол ерөөс үйлчилдэггүй. Тэгэхээр одоо ханиад төрсэн тохиолдолд бол одоо уламжлалт янз бүрийн аргууд байдаг шүү дээ. Одоо халуун аар зуух юм уу, утлаг хийх юм уу, содын утлаг хийх, одоо агаар салхинд гарах, сайн дулаан хуцлах, хувийн ариун цэврийг маш сайн сахих гэх мэтчлэн маш олон аргуудыг бол хэрэглэж болно. Тэгвэл ханаа томоноос сэргийлдэг монголчуудын олон зуун жилийн уламжлалт аргуудаас хамгийн үр дүнтэй шалгарсан арга нь эмийн ургамал тэр дундаа анисны навч гэж ангаа ухаанд үздэг юм байна. За олон зуун жил хэрэгжилж ирсэн анисны навчны судалгааг орчин цагт хийж найрлага бүтцийг нь судлахад тухайн ургамлын бүтцэд С амин дэмэхээр агуулдаг учраас ханаа томоноос урьдчилан сэргийлэхийн тулд буцалгаж олон бусад төрлийн ургамалтай хавсраа эргэлэх нь илүү үр дүнтэй гэсэн дүгнэлт гарчээ. Одоо жишээл анисны навчиг одоо урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэлээ гэхэд бол одоо дээдлэн л 1-7 хоног юм уу. Тэрнээс удаан хугацаагаар хэрэглэх нь тохиромжгүй байдаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор яг ямар байдлаар ашиглаж болох вэ? За ерөнхийдөө бол анисны навчиг буцалгаад тэгээд одоо нэг хүмүүс цайны ороор хэрэглэн гэж дээрээс ярьдаг байсан. Тэгээд шингийн муухта одоо баг багаар уух тийм тэгж хэрэглэн тохиромжтой байдаг. За энэ сонирхуулахад анисны хатсан навчийг усаар нороход нян өхүүлэх чадaltaй дэгдэмхий бодис ялгардаг учраас ханаа дэгдээд байгаа энэ үед ажил хэргийн ширээн дээр дэвтэйгээ тавихад нянгийн эсрэг урьдчилан сэргийлэлт болдог байна. За ийм үзэгчтэй ханаадын шинж тэмдэг илэрсэн даруйд антибиотик яаран хэрэглэхээс өмнө ургамлын гаралтай эмууж уламжлалт аргаар утлах хийхээс гадна илэрхээс нь өмнө энэ мэт аргаар өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалж дархлаагаа сэргийлэхийг эмч мэрэгчлэнүүд зөвлөсөн юм а.